57 дахь долоо хэрэгжилтэн дээр бол Монголынхаа талд биш гадаадынхны талд орж байсан. Энийг бас сонгогчид хариуцлага тооцноо. Хугацаа алдаагүй байгаа дээрээ оюутлахын гэрээг өөрчилж Монголын талд ашигтай гэрээ болгож хургаж хийх ёстой л гэж. Үнтэй 8 ярих гэж чиглэлээд надад тэдэн 100 сая доллар өгчих дараа 8 ярих гэхээр өөртөө ашиг муутай гэрээ хийх нь ойлгомжтой л доо. Мөнгө авчичаад шоо мөнгөнд ирчээ бүх юм хийчээгээд хахад зөвшөөрлөө нөхөхгүйгээ сууж байгаа байхгүй. Дэлхийн олон нийт бол Монгол улсын оюут толгойн гэрээ бол ашиггүй болсон гэдгийг хүлээн зөвшөөрдөг. Улс төрийн практикуудын одоо онцлог ялгаанууд маш их байдаг л да. Жишээ нь Асуудалд бодиттой ханддаг, тооцоотой ханддаг, асуудлыг гаргаж тавихтаа шийдэлтэй намд гаргаж тавьдаг. Улс орнд дэгзэгтэй үед бол их хэрэг болтоо гэж. Дэлхийн альч улс төрийн намд очсон ямар нэгэн тайлбаргүйгээр ойлгох. Барууны намууд нь баялагийг улсад нь бүтээдэг. Зүүнний намууд нь тэрний дараа тодорхой хугацаанд гарч ирээд тэрийн хуваарлтыг хийдэг. Тэр барууны үзэл бодлыг тээгч хатуу хэсэг нь баяал гэж. яагаад шонхор гэж нэрлэдэг гэхээр шонхор бол өөрөө хурдтай хүчтэй. Хамгийн ноцтой, хамгийн одоо улс төрчдийн айж эмээдэг ярьдгүй бүх зүйлийг бид зөвхөж гаргаж тавьдаг. Тэгэхгүй шинжлэлийг бол шинжлэгдсэн багууд хийдэг, шинэ баг хийдэг. Ийм одоо бүтээл цэцгэлгээтэй, метршгүй зүтгэлтэй ийм хүмүүс хийдэг учраас энэ шинжил гэдэг бол Монголд маш их чухал. Зүүнний одоо чиглэлийн үзэл баримталтай зүүнний чиглэлийн одоо байр суурийг барьдаг нам буюу практикууд болохоор өөрсдөө тагтаа гэж нэрлэдэг. Тагтаа жонгор гэхээр нөгөө тагтаа гэхээр нөгөө шуу тагтаа харагдаад нөгөө бидний хүүхэд байхдаа өсөж одоо үндийсэн сонс нөгөө Тагтаа шиг хүн байдаг, шонхор шиг хүн байдаг. Хүүхдийн мөнгө тараа гэдэг нэг хэсэг байхад заавал ажил хөдөлмөр хийлгүүлнэ гэдэг нэг хэсэг байна. Тэгэхээр хуваах юмтай, тараах юмтай, халамжлах юмтай улсынхаа дараа бол энэ бодлыг хийх чадаад байх юм байхгүй. Оюутлогыг ашиглаж эхлэх эсвэл гэрээ байгуулагдаагүй байхад бол оюутлогоо 100% Монголын ард түмний өмч байлаа. Өнөөдөр бол оюутлогоо бол 100% нөгөө талдаа гарцаа гэж. тэр оюут толгой бол хөрөнгө оруулалт байх ёстой, зээл байх ёсгүй байхгүй. Эдийн засгийн алуурчид гэж байд юм шүү. Энэ том компаниуд бол Монголын ард түмнийг бодохгүй, Монголын засгийн газрыг бодохгүй, Монголын газар шороог бодохгүй. Энийг бол би одоогийн үедхэн одоо юу гэдэг ярьсан юм биш ээ. Ерөөсөө тэр гэрээ гарын үсэг зурсны дараа энэ их хурлын 57 тогтоолд зөрчсөн гэрээ байгуулсан байна засгийн газар гээд энийг засаа гэдэг шаардлага өргөн барьсан 7 гишүүн байгаа шүү дээ. Тухайн үед энэ асуудлыг хэн санаачилж хэн одоо энэ ажлыг гардан гүйцэтгэж хэн дээрээс нь тушаа шийдвэр өгчээсэн тэр этгээдүүд энэ хариуцлагыг өргүүлэх ёстой. Тэгэхээр оюут толгой гэрээгээр энэ жоохон эргэж харж үзэж энэ улс орон ард түмнийхээ ашигт нийцүүлсэн энэ хуулийн энэ гэрээний нэмэлт өөрчлөлтүүдийг яагаад оруулж болдгоо юм бэ? Энэ өөрөө өртгөө нөх асуудал байж байна. Дээр нь энэ одоо оюутлогын одоо төрийн эзэмшлийн хой хэмжээг нэмэгдүүлэх тал дээр засгийн газраас яг бодиттой яг ямар ажил хийж байгаа юм бэ? Энэ талаар энэ тодорхой хариу ерөөсөө ярихгүй. Энэ ямар учиртай компани Монголын парламентыг бүгдийг хөдөлгөөд татварын хуулиудад өөрчлөлт оруулад би энэ татварыг төлөхгүй гэхээр нөө тийм үү битгий төлгөө яваад идэг. Энэ би эрүүл ухаанаар ойлгох гэж оролдоод чадахгүй байна л да. Өнөөдөр оюутлогоо дээр ойлгомжтой асуудал олон үүсчихэд байна шүү дээ. Нэг нөгөө хэлэхэд оюутлогоо дээр ажиллах хүчний асуудал өнөөдөр эргэлзээтэй болж эхэлсэн. Нөгөө оюутлогын гэрээнд оролцогч тал маань гэрээгээ зөрчиж эхэлсэн. Тэр Монгол гадаад ажилчдын одоо тооны харьцааны асуудал өнөөдөр бол маргаантай байдал үүсгэж байгаа шүү дээ. Хувийн хэлбэл чи санаж байгаа л да. Хоригдлох хэмжээ зардлын буцаанд төлбөлтэй дахин авч үзэх шаардлагатай гэж өөрөвдсөн байгаа шүү. Юуд нь 70 жилээр бол чинь энэ болохгүй. 30 оролцыг өндөр хүүтэй зээлгээс бүрдүүлж байгаа ч болохгүй гэдэг. Дандаа бүр тав тодорхой заагаад байгаа байхгүй. Оюутлогын ордыг ашиглаж одоо эхлэх 14-5 он гэхэд бол нэг 1.5-6 орчим тэрбум доллар өөртөө болчих юм байна. Тэр бас 34 тэр бас цаашдаа хүүн хөвлөгдөд ингээд нэмэгдэж явах юм асуудал байгаа. Анхны өртгөө нөхсний дараа
Монголын тал 51 болно шүү гэсэн маш ойлгомжтой заалтаа. Гэтэл гэрээг засгийн газар хийхдээ 30 жилээр хийцэн л дээ. 30 жилийн дараа энэ оюутлогоос одоо хэдэн хувь нь үлдэх вэ гэж Эрдэнэ эрчимчний сайдаас асуусан. 44% нь үлдэнэ гэж надад хариулсан. 2024 5 оны хүртэл бол Нобель ашигын орлого бол байхгүй байна. 34% эзэмсний хадлаа тэр өөрийг зээлийг төлөвлөж явах ийм л гэрээ болсон юм л да. Ер нь бол манай зээлийн хэмжээ өнгөрсөн 20 жилд авснаас хойш бараг 5 дахин өсчлөөс зөвхөн оюутлогоос болоод Монгол улсад ашиггүй юмнууд явж байгаа бол харагдаж байна. Тэгээ энэ зүйлүүдийг заавал засахаас нааш нэг ийм гэрэг хийлгэж болохгүй. энэ их хурлын үед наадах ч юм яриад бол нэмэргүй юм билээ. Монгол улсад хууль хэрэгжүүлэх эсхийг хариуцдаг цорын ганц хүн шүү дээ. Оныгоо байдаг шүү дээ. Оныгоо. Чи миний талд байна уу, Баавгагийн талд байна уу гэдэг оныгоо байдаг шүү дээ. Ерөнхий сайд нь угаасаа улсын төсвийн хөрөнгөөр хайгуул хийсэн ордын лиценз зардаг, наймаалдаг. Энэ хүнд хамаагүй хууль гэж байхгүй. Өөрөө ашигт боловлын салбартай холбоотой юм учраас сонирхлын чиглэлүүсээр энэ асуудал явахгүй байна. Өнөөдөр бүтээн байгуулалтын олон чиглэлээр тендер зарлагдчихж байгаа. Энэ дээр шалтай тэнхээтэй одоо гүйцэтгэх чадвар нь боломжтой ийм компаниуд орох боломжгүй үзэгдлүүд маш их гардаг. Эдийн засгийнх нь үзүүлэлтээр нь энэ тендерийг олгох энэ асуудлыг бол шийдэх нь бас чухал юм аа. Ерөнхий сайд Батболд нөгөө Монгол улсын талд байна уу? Хэний талд байна гэдэг асуудал өөрийнхгүйнээс гарна. 5-7 талаар авах арга хэмжээний талаар улсын хурлын 39 дахь Хотол гаргаж өгсөн. Хуваахгүй шүү. Лиценз бол Монголын талд байна. Лицензэн дээр компани байгуулад хөрөнгөний бирж дээр хувьцааг зараад 30 хүртэлийнхаа хувьцааг зараад тэр мөнгөөрөө компани ажилуулад нүүрсээ зараад яваал гэсэн. 5-7 ширхэг хувьцааг бол би хамгийн багадаа 5-7 IPO хийх үед бол $3,000 болох нь л гэж ингэж хамгийн багадаа шүү дээ. тогтоол шийдвэрээ гаргаад өгчөөд байхад энэ ажлыг хийж үргэлжлэхгүй байна гэдэг бол энэ үнэхээр одоо ажилдаа хайн хариуцлагагүй хандсан байдлын нэг илэрхийлж ойлгож байна л да. Баг нь цаас тараагаад мөнгө тараана гэж яваад байдаг. Тэгсэн мөртлөө нөгөө 5-7 нь идэвхтэй үйл ажиллагаа хийхгүй зөв шийдэл рүү гарч ирэхгүй болохоор Өнөөдрийн байдлаар хийж байгаа ажил байхгүй л дээ. тэр чи өөрөө мөнгө болж хувирахгүй, тэр нь эдийн засгт нэмэр болж хувирахгүй л гэсэн үг шүү дээ. Амлалтуудаа хэрэгжүүлэхийн тулд хэсэг хэсгээр нь одоо нэг ясандаа Ламбард нь тавих замаар олсон мөнгө бол нэг сайн мөнгө биш л дээ. Хувьцаагаа авчин, хувьцааны үнд орно гэж хүлээсэн 2,700,000 иргэний ихтгэл бол талаар боллоо шүү. Тухайн үед хинэн байсан, аль намаас нь хамтарсан байна үйл шалтгаан. Их хурл бол энэ засгийн газрын хүссэн болгоныг баталж өгсөн байгаа. Бүтээн байгуулалтын асуудал, өнөөдөр аж үйлдвэрийн зохицлогоор байгуулах асуудал, төмөр замын бодлогын асуудал, тийм ээ. За дээр нь одоо энэ стратегийн ордуудын ашиглалт, бүтээн байгуулалтын асуудал гэдэг маш олон асуудлуудыг өнөөдөр одоо үндсэнд нь тийм ээ зүгээр цаасан дээр үлдээлээ шүү. Асуудлаа оруулж ирээд их хурлаа шийдүүлээд гаргасан бол тэр шийдвэрээ хэд тус төрчлөлтийн гай манай Монголын төрийг үнэндээ баллаа тань л да. дараагийн бүх засгийн газрууд өргөжлүүлээд биелүүлдэг байх хэрэгтэй. 100,000 айлын орон сууц, сайн шандын аж үйлдвэрийн цогцлбор парк байгуулах, төмөр зам барих, автозам барих энэ бүх зүйлүүд орсон байдаг. Энийг бүрэн хэмжээгээр санхүүжүүлэхэд манай байгалийн баялагын 2% шаардлагатай. Засгийн газар өөрсдөх газрын субъект нь биш. Засгийн газрын муу байна, сайн байна, зөв байна, буруу байна, энийг хэрэгжүүлнэ, энийг хэрэгжүүлэхгүй гэж ярьдаг нь биш. Бидэнд энэ боловсруулсан олон зөв бодлогоо хэрэгжүүлэх боломж одоо хүртэл байхгүй л байна. Аливаа улсын намын нөмөр нөөлөгт хууль зөрчиж болдго юм а гэсэн ойлголт бий болчиход байна л да. Тэгэхээр ийм байдлаар одоо үндэснийхээ баялаг, үндэснийхээ жоохон хуримтлалыг цацаад үрээд ээж болохгүй л гэж би хэлэх гэдэг. 1.5 сая төгрөг бэлэн мөнгө өгнө л гэсэн. Тэгэд энийг үндсэндээ хийж чадсангүй шүү дээ. Тэр бэлэн мөнгө байхгүйсэн, одоо ч гэсэн байхгүй байгаа. Нийгмийн халамжийн хавхаарсан бодлогыг явуулж яах гэдэг чинь ерөөсөө энэ манжин бодлоготой ижилхэн гэж би хувьдаа боддتي. Бэлэнчлэг сэтгэлгээ бол Монгол хүнийг тэмцэх, ажил хийх эрмэлзэл энэ бүх сайхан зүйлээс нь ухраадж байна гэж би хувьдаа бодож байгаа.
Энэ байхгүй ч байсан болно гэхдээ яг ороод ирсэн юм чинь ганц шил ярих болгоё. Үндэсний одоо архины үйлдвэрүүд томоохон хөрөнгө оруулалт бол алгуулсан. Тэгэхээр бид нар юу гэхдээ нийгмийн эвдэж байгаа байхгүй юу? Тэгээд энэ хавтгаарсан халамжийг бол байхгүй болгож байгаа. Энэ хүмүүсийг халамжилсан шиг халамжлах хэрэгтэй. 21 мянган төгрөгөөр хоёрын хооронд зүсэм талахаар биш. Хэрвээ энэ хөрөнгөөр хөрөнгө оруулалт хийсэн бол улсын хэмжээнд 600 сургууль барих байлаа. Бүх аймгийг холбосон замаа тавьж болох болцоо байсан. Гэт ингээд тооцоод авах юм бол маш их олон бүтээн байгуулалтыг хийж болохоор байжээ. Цалин мөнгө ямар байх нь яг вэ? Чи заавал ажилтаа бай. Ажилтаа байх юм бол орон сууцнд орж болно. 6% үедээ 30 жилийн зээлийг бол өгнө. Дахиад одоо 12 онд битээ бэлэн мөнгө амлаасаа. Төрийн албан агчдын цалин сая 300 болгох юм бол 70% болох юм бэл. Тийм учраас өглөө сангийн сайдаас бид нар асуусан. Тийм их цалин өгөх боломж байхгүй. Тэгэх юм бол төсвийн 71% хүрнэ. Тийм учраас боломжгүй гэж хариулж байна. Зоригт нэмд орж гэх мэтийн сайд инх хоёр гээд юу ч хийжээсээ огцордгүй хэдэн сайд нар байгаа. Тэгээд энэ бүх сайд нарын буруу зуруу хийсэн юмд 6 сарын 28-ны сонгуулиар бол хариулт өгнө. Бөөнөрөө огцорно шүү дээ. 800 гаруй мянган төгрөгийн цалинтай төрийн өндөр албан тушаалтан тэр бум гаруй төгрөгийн үнэтэй байранд амьдрна гэдэг чинь өөрөө маш том ёс зүйн алдаа. Ашиг сонирхлын зөрчил үүнд одоо шууд илэрж байгаа. 3 жил алтчин компани эзэн Алтангийн хүү амар төвшингийн байранд үнгүй сууж байгаагаа сая огцрох хууль дээр бол хурал дээр нэмдэр цайд хэлсэн. Би түрээсэлдгүй, би зүгээр одоо урсгал зардлын төлөөд амьдардаг гэж. Хүний байранд үнгүй сууна гэдэг бол яаж ч бодсон бол авилгалаа. Алтчин компанид юу хийж өгөөд сууж байгаагаа бол тайлбарлах ёстой. Намайг төлөөлж гарч ирсэн хүн төрийн одоо ажил сонгогдох эсвэл төрийн албыг одоо томилогдож хийхин явцад ерөөсөө л тухайн хүнээ гаргаж байгаа нам өөрөө хариуцлага давхар хүлээнэ гэсэн логик явж байгаа. Парламентын засаглал дээр нэг л юм байдаг. Улс төрчийн ёс зүй хариуцлагатай холбоотой асуудал дээр улс төрийн намууд өөрснөө хамгаалтын хэрэгсэл болчих юм бол маш их учир утгагүй зүйл болно л доо. Монголын төрийн буйныг бол бишгүй дидэлсэн үндэ. Тэгээ яхаараа бусдын байр сахиад ингэ сууж идэв. Манай хууль зүйн сайд манай айлын байр сахидаг болцсон юм уу гэж тийм ээ. Тухайн үед нь ардын нам хариуцлагатаас огцруулсан бол ардын намын рейтинг өнөөдрөх шиг юм доогуур байхгүй боломжийн байх байлаа шүү дээ. Сонгуулаа хөгжилтэй орнуудын тохиолдол Америкийн нэгдсэн улсын сонгуул шиг болгоцсон байгаа. Тэгээ одоо цахим үнэлэх, хэвээ явж исэн цахим үнэлэх хугацаанд тараагдахгүй болсон. Яг өмнөх сайд дарга нар руугаа чихэл суугаад байгаа л да миний өндөр сайд тийм ээ. Шинэ Алтууйг тэргүүнд шадар сайд байхдаа одоо энэ ажлыг явуулаагүй дутуу хийсэн мэрсэн тэрнээс болж одоо хошилж байгаа гэдэг. Цахим үнэлэх бүтэхгүй байсан ч гэсэн хурууны шалгана. Ер нь эрдсэн байгаа 5-600 мянган бэлтцээрээ хэвлээд Улаанбаатарын үнэлгээ үл тараах ёстой. Одоо огт үнэлэхгүй болсон хэсэг улсууд байгаа тэрийг тараах ёстой. Ингэжээж сонгуул бодлоонгүй болно. Ингэжээж сонгуул хуулийн дагуу явна. Нэмд орж гэдэг сайд амарснаа гэдэг бүртгэлийн дарга хоёр байгаа цагт энэ сонгуул бол шударга явахгүй. Иргэний үнэлэх авах ёстой улсуудад цагаан цаас өгч оруулах юм гэж байгаа. Энэ бол дуур хийнэ л гэсэн үг. Ер нь амар санаа гэдэг нөхөр бол таах мэдж байгаа шүү дээ. Монгол Ардын намын нарийн бичгийн дарга байсан. Хуучин дархны засаг дарга байсан. Маш хатуу яарыг коммунист шүү дээ энэ бол тийм. Тэгээ ийм нөхөр байгаа энэ бол Монгол Ардын намын шууд даалгавартайгаар сонгуулийг Монгол Ардын намд ашигтайгаар зохион байгуулах үүрэг хүлээж ирсэн шүү дээ энэ бол. Байх ёстой норм хэмжээс хэдэх хэтэрсэн замын төвчрөл хашиж харсан удам нутаг таж би зам дээр төгжирнэ хэсэгэн энэ газар бүгд болоозалт нагаараа байх ёстой хэмжээс 4 орчим дахин нэмэгдсэн ийм байдалтай байгаа. Өнөөдөр агаарын бохирдлоор бол дэлхийд хамгийн дээгүүр орчлоо. Хөрсний бохирдол бол дээд зэгтээ тулчлаа.
Энэ бохирдсон хөрснийхөө усыг эргүүлээд бид өнөөдөр ундандаа хэрэгжилж байна. Энэ бүх проблемыг бол зайлшгүй шийдсэн цагт бол бид бол хотод сайхан амьдрах боломж бүрдэх юм аа. Өнөөдөр Улаанбаатар хотод орчныг нь эрүүлжүүлэх асуудал хамгийн чухал. За хамгийн аимшигтай одоо дүр зураг бол юун дээр харагдаж байна гэхээр 5 төрөл төрийн 3-д нь ургийн гажиг бий болж байна. Монгол хүний эрүүл мэнд өнөөдөр хаан зөрчигдж байна гэхээр зүгээр хашаандаа амьдарч байгаа иргэдийн тийм ээ одоо уушиг зүрхнээс өсвөлөл ингээл Монгол хүний эрүүл мэнд бол хамгийн чухал болсон байна. За дээр нь тоостой орчинд амьдарч байна. За одоо төгсгөлийн гарцыг ярих. За бид өнөөдөр юу шинжлэх ёстой юм бэ? Өнөөдөр бид энэ хүмүүсийн эрүүл орчинд амьдрах нөхцөлийг алдагдуулж байгаа албан тушаалтнуудад нэгдүгээр хариуцлага тооцох ёстой. Иргэдийн оролцоо бас энэ дээр маш чухал байгаамаа. За яг үндсэн хууль гар хүрч чадахгүй хэд бол бид юу бодож байгаа вэ гэхээр манай нийслэл хотын одоо эдийн засгийн асуудлыг бол би ерөөсөө л энэ нийслэл хотын иргэдийг эрүүл аюулгүй орчинд амьдрахад л чиглүүлэх ёстой л гэж үздэг. За дээр нь одоо нийгэмд байгаа бүхэл салбарууд бол өөрчлөлт шинжилт хэрэгтэй байгаа. Ялангуяа боловсролын салбар маань бас хөгжихгүй байгаа учраас бидний ирээдүйн хойч маань одоо тийм ээ дэлхийн түвшинд өрсөлдөж чадах тийм чадвар бүхий одоо ирээдүй байж чадах уугүй юу гэдэг маань боловсролын салбараас их шалтгаалж байна. За энэ салбар дээр шинжилт хэрэгтэй байна. Иргэдийн маань өчүүхэн жоохон одоо энэ эрүүл байх одоо энэ хүүхдийн тоглоомын газар ногоон байгууламжийг бол хайр найргүй дээрэмдэж байна. Төвлөрлийн талаар мөн олон судалгаануудад хийгдсэн байдаг. Нэг жижигхэн орчинд асар их бөөгнөрлөг бий болгож байгаа нь өөрөө хотын одоо эрүүл бус хөгжлийн орчныг бий болгоод байна л да. Төр хувийн хвшийн байгууллагууд нэгтэрч ажиллах хэрэгтэй. Монгол улсын хөгжлийн гарц хүн сурталгүй төр хөгжил тэмүүлсэн иргэд байх ёстой гэдэгт би итгэдэг. За монголчуудын амьдрал өнөөдөр уул уурхаагаас байгалийн баялгаас хамаарч байгаа яг энэ үед иргэд өөрснөө оролцож энэ нийгэмд оролцоогоо идэвхжүүлснээр сайн сайхан амьдралыг бий болгож чадах юм а. Ялангуяа ирээдүйн хойч үедээ сайн сайхан нийгмийг үлдээх энэ үүрэг бол бидний одоо гарт байна гэж ингэж хэлмээр байна. Тийм учраас зоригтой өөрчлөлт шинжилтийг хийцгээе. Ер нь одоо манай төрийн байгууллагуудын үйлчлэгээний одоо механизм бол бас маш хүндрэлтэй бай. Альваг одоо үйлчлэгээ явуулах, нийтэд одоо үйлчлэгийг хүрэх тал дээр биш, тэрийг одоо боомлох, үгүй хийх тал дээр асар их одоо дүрм журам хуулиас гарсан журмыг боловсруулж, журмаар одоо асар их одоо дарамтыг учруулдаг ийм юмнууд ажиглагддаг л да. Хүний амьдралын аз жаргалын 19 нь эрүүл мэндээс шалтгаалдаг гэж үздэг. Тийм ч учраас иргэд бид эрүүл мэндэд бас анхаарч нилээдгүй одоо хөрөнгө мөнгийг зарцуулж ирдэг. Гадагшаа хятад руу энэ Азийн орнууд руу эрүүл мэндийн онцлогоонд орох гэж, эрүүл мэндийн үйлчлэгээ авах гэж манай Монгол иргэдээс маш их хүмүүс явж тэнд маш их мөнгө урсж байна. Бидний эрүүл аюулгүй орчин улам бүр муудсаар байгаа. Халамжаар тарж байгаа энэ мөнгөөрөө тэнд үзүүлж болоод байгаа тэр тоног төхөөрөмжийг Монгол улстай хацраад энэ цогц одоо эмнэлгийг 2-оор нь 3-аар нь бариад яагаад болохгүй байгаа юм бэ? Бүсчлээд одоо хөгжүүлж яагаад болохгүй байгаа юм бэ гэдэг асуудал гарч байгаа юм аа. Бид өнөөдөр гадаадаас бүх зүйлийг авч чадна. Ганцхан эрүүл Монгол хүнийг л бид авч чадахгүй. Өнөөдрийн энэ их зовлон тоочоод байгаа дарга нарт мөнгө, эрх мэдэл, мэдлэг боловсрал дутсандаа биш, түмнээ гэх сэтгэл маш их дутагдж байна. Тухайн суманд ажлын байрыг бий болох хэрэгтэй байна. Тухайн сумын иргэдэд анхан шатны одоо тэр үйлчилгээнүүдийг хүргэх хэрэгтэй байна. Бүрэн боломжийг дүүрэн зовлон болгож хувиргаж агаад өнөөдрийн бидний одоо гол зовлон оршиж байна. Тийм учраас бид энэ тогтолцооноос л нэгэн яралтай салах ёстой.